биднээс ч илүү бодож бяцхан зүрхэндээ агуу том мөрөөдөл тээн алхдаг. Найзаа намайг хараарай дуугаараа хүүхэд багчуудын танил болсон өнөр жаргал охин нийслэлийн 23 дугаар сургуульд суралцдаг. Манай сургууль ёстой гоё шүү гэж ярих өнрөө охин 5-ндээ ангид хятад хэлийг гүнзгийрүүлэн суралцдаг. Хятад хэл хэцүүтэй. Гэхдээ л их гоё гэж тэр хэлж байсан. Өнрөөг үзэгч багчууд сайн танина. Ая зохион, дуулна гэд тэр их авьяастай. Бяцхан охины авьяас бүр жоохон хэлд орж байх үед нь л тодорсон гэдэг. Дуулах дуртай охиноо анзаарсан өнрөөгийн эмээ түүнийг урлагийн замд ороход нь хамгийн их тусалжээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн бүрэн дунд 23 дугаар сургуулийн 5-ны ангийн хятад хэлний ангид сурдаг. Тэгээд манай анги 55 хүүхэдтэй. Тэгээ манай ангийн багшийг В оюун эрдэнэ гэдэг. Тэгээ манай багш хөөрхөн тэгээ багш бас маш гоё ягч. Тэгээ багштай хайртай. Тэгээд миний ангиасаа бол миний хамгийн сайн найз бол Саруул, Ариун зул, Намунаад ангийн хүүхдүүдтэй бүгдийн сайн найзалдаг. Намайг дуулахад манай ангийнхаа намайг дэмждэг. Хятад маш гоё хэцүү ч гэсэн гоё л тэгээд хятад хэлний ангид орсондоо би маш их баярлаж авдаг. Тэгээд би 23 дугаар сургуулиараа одоо энэ сайхан сургуулиараа маш их бахархаж авдаг. Өнрөө авьяаслаг мундаг хөгжмийн зохиолч болохын тулд төгөлдөр хуурыг шамдан сурч байгаа. Түүнийг төгөлдөр хуурын хичээл суулгахад хөгжим бүжгийн коллежийн захирал Эрдэнэт дарга их тусалсан шүү гэж эмээ охин хоёр хэлж байсан. Хүний сайхан сэтгэл гэдэг юунд ч багтдаг гэдэг. Өнрөө эмээтэйгээ үргэлж хамт явна. Хэдхэн хоногийн дараа тоглоом зохион байгуулах гэд тун зав муутай байгаа. Үеийн хүүхдүүд нь тоглож наадаад явж байхад өнрөө өөрийнхөө ертөнцид орчихсон хөгжмийн аяад лоодолсон. Тэр хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын дугууланд насаа багш нарыг яваад удаагүй байгаа. Их сайн багш. Би багшийнхаа итгэлийг алдахгүй сайн тоглож сурна гэж өнрөө хэлж байсан. Би 2010 оны 10 сараас эхлээд хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын багш насаа багш дээр явж хэлсэн. Тэгээд хөгжим бүжгийн коллежийн захирал Эрдэнэт захиралтай тэгээд Эрдэнэт захирал маань энэ хөгжим бүжгийн коллеж сайхан сургууль оруулсан маш их баярлж байна. Манай насаагч бол маш сайхан сэтгэлтэй. Тэгээ хүүхдүүдийг сургахын төлөө маш хатуу задаг. Тэр нь зөв байхаа гэж боддог. Төгөлдөр хооронд яваад хагас жил болж байна. Этю тэгээ санаатын вайс тэгээ зөндөө олон доноо тоглож сурсан. Би Монголын хүүхдийн ордонд төгөлдөр хоорын ятгах төгөлдөр хоорын багш сайн билүү багштай төгөлдөр хоорын ангид явдаг байсан. Монголын хүүхдийн ордны дуулаачийн багш Ганжим багштай маш их баярлж авдаг. Тэгээд би анх 4 настайгаас Ганжим багш дээр явж эхэлсэн. Тэгээ Ганжим багштай хайртай шүү. Бас маш их баярлаа гэж хэлье. Өнрөө бараг л мэдээ орсон цагаас эхэлж дуу хөгжим сонирхсон гэхэд хэлсдэггүй. Дуу сонсох, дуулах дуртайг нь анзаарсан өнрөөгийн эмээ түүнд хүүхдийн дуу сонсгоод байсан гэдэг. Хэлд орсноосоо эхэлж л би чаднаа гэдэг байсан өнрөө нэг л өдөр эмээ би ая зохиож чаднаа гэж хэлжээ. Тэгээд л зохиогоод эхэлчихсэн. Хамгийн анхны зохиосон дуу нь одоо Монголын үндэсний телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн сүлд дуу болох Найзаа намайг хараарай дуу. Тийм ээ. Тэр дундаа дуртай. Дууныхан аяыг зохионгоо дуулаад суухдаа тэр бүгдийг умартдаг. Бүр нэг сэтгэлээсээ дуулна гэж. Оян гайрон тансаг аялгуудэ уртын дундаа бид хайртай. Би жоохон байхдаа
цэцэрлэг тавьж байхдаа дуу хөгжим сонирхож эхэлсэн. Тэгээд хамгийн анх дуулж эхэлсэн үе маань бол 3 настайсан. Тэгээд телевизээр дуу явангууд дагаа дуулдаг. Эмээ дээрээ гүйж чад эмээ надад энэ дууны үгийг цээжлүүлээд өгөөч гэдэг байсан гэсэн. Тэгээд 83 дугаар цэцэрлэгт явснаар авьяас улам хөгжүүлээ. Тэгээ багасаа тэмцээнд ороо. Тэгээд медаль өргөмжлүүлэлтээр зөндөө авч ирсэн. Хөгжүүлж өгсөн 83 дугаар цэцэрлэгтээ маш их баярлж авдаг. Тэгээд Монголын өвчин ордны ган чимээг дуулаачийн дагуулын багш ган чимээг багштай бас маш их баярлж авдаг. Миний авьяасыг нэн хөгжүүлж өгсөн бүх хүмүүстээ маш их баярлж авдаг. Тэгээд хамгийн анх ган чимээг багш дээрээ 4 настайдаа дуулан дээр явж байхад багш маань надад нот тэгээд дуу яаж дуулах, хэвтээ дуулах уу эсвэл чанга дуулах уу, аяархан дуулах уу гэдэг бүх юмыг зааж өгчээсэн. Тэгээд ган чимээг багштай хайртай шүү, бас баярлж авдаг шүү гэж хэлмээр байна. Өнрөөгийн авсан медаль шагналыг тоолж барахгүй. Одоо 11 настайч 3 цомог гаргасан авьяаслаг уран бүтээлч. Нэг бүтэн цомог гаргана гэдэг амаргүй ажил. Тэр байтугай нэг дуу бичүүлэхэд хүртэл үн ханшийн дийлэхгүй тохиолдол зөндөө байна. Гэхдээ эмээ охин хоёр азтай тусалж дэмждэг урлаг тайртай сайн хүмүүсийн ачаар өнөөдөр 3 цомгоо гаргаж хаадалсан. Би хамгийн анх 7 настайдаа хайр дэжтэй дууга 3 хэлбэрээр зохиож исэн. Тэгээд миний мэтгэлгэж асуулаа шүү. Клипинг хийж өгсөн ах нартай үзүүлэхэд энэ 3 хэлбэрийг сонсоо. Тэгээд хамгийн гоё хувилбарыг хийлж гисэн. Тэгээд яг тэр хувилбараар нь Аранжировка илгээ. Тэгээд дуулсан. Тэгээд тэр хайр дэжтэй дууга зохиоснаас хойш зөндөө дуунууд зохиосон. Тэгээд өөрийнхөө зохиосон дуунуудаар би 3 дахь цомгоо гаргасан. 5 настайдаа найз нэг хараар цомог гаргасан. 2 дахь цомог маань болохоор дуугаар мишлээ гэсэн нэртэй. 3 дахь цомог маань миний эхний 2 CD-нээс арай онцлогтой. Би 3 дахь цомогныхоо дуунуудыг өөрөө зохиосон. Тэгээ шүлэгнүүдийг яруу найрагчтай сасан. Аянда авцалтаатай тэгээд гой шүлэгнүүдийг түүж аваад тэгээд ингээд хаяа ингэж гаргаж аваад дууга зохиодог.
5 сарын 25-нд миний 2 дахь бие даасан тоглолт болно. Тэгээд ерөнхий зохион байгуулагч нь Дрем телевизийн ах эгч нар болон Дрем телевизийн захирал Ангарын эгч маань зохион байгуулж игж байгаа. Тоглолтондоо би өөрийнхөө багтаа дуулж байсан дуунууд болон өөрөө зохиож байсан дуунуудад дуулнаа. Хүссэн болгонд төхөхгүй хүмүүн заяан дэрсэн болохоор үрдээ хартаа вэжихээ хүслийн нарыг мандуулна төвшөх шигээ тамцсан болно би тв дэлхийн дэвжээнд алдраад урсана гүнгээ хичээгээ алдарсан болно би Аз Европ дэлхийд Монголоо мөн хөлнө. Түүний хамгийн хайртай хүн нь Өнрөөгийн эмээ. Ухаан орсон цагаасаа л эхлэн эмээ дээрөө өсч хүмүүжсэн Өнрөөгийн ард талыг эмээ нь харин ч нэг сайн хариуцсан шүү. Гэр хороололд амьдардаг ч гэсэн хүн өөрөө арчаатай нямбай байв. Хаанч гэсэн цэвэрхэн сайхан амьдарч болдог юм гэж үргэлж хэлнэ. Өнрөөж эмээгийнхээ үгэнд сайн орж хичээлээсээ орж ирмэгцээл нямбай гэгч нь хуцаа талина. Гэрээхэн даалгар хий. Өнрөө зурх дуртай. Чөлөөт цаг гарамгцал дэвтэр харандаага бариад юу ч хамаагүй зорно. Эмээгээ, ээжигийн, хөөхөн дүүгээ Монголын сайхан хөдөөгч бас өөрийнхөө мөрөөдлөө хүртэл зорно. Би том болоод хөгжмийн зохиолч болохыг хүсдэг. Дэлхийд даяар алдартай хөгжмийн зохиолчлогыг хүсдэг. Гэр бүлтэйгээ эрүүлийн хаз жаргалтай амьдрахыг хүсдэг. Надад хамгийн их тусалж дэмждэг хүн бол миний эмээ. Тэгээд манай эмээ намайг эрүүлийн явуулахын тулд бүхний зориулдаг. Тэгээд намайг дуу зохиоход эмээ маань хамгийн хурам өгдөг. Тэгээд намайг хичээл болоо энэ тэрээр тоглолтод юм уу эсвэл арга хэмжээнд өргөдөхтаа данаа намайг дагаад явдаг. Би эмээдээ маш их хайртай. Тэгээд эмээдээ тусал дэмждээсэн минь баярлаа. Тэгээд намайг ойлгож, намайг хайрлаж явсан нь маш их баярлаа гэж хэлмээр байна. Би чөлөө цагаараа зурх дуртай. Дээрээ нартай тэгээд ингээ уул аваатай дээрээ тэнгэртэй. Тэгээд ингээ гол урсж байгаа тэрний дээр нь яг голынх нь нэжэд нь гэр зураад тэгээд би тэр зургийг баян тэгээд ерөөсө тэрнээсээр зураг зарж үзэг юм байна. Миний хамгийн дургүй зүйл бол хог утаатай болон тэгээд муухай тоос шороотой газар би хамгийн их дургүй. Тэгээ миний хамгийн хайртай хүн бол миний эмээ, бас миний хөөрхөн дүү, бас манай ээж байгаа. Манай дүү бол маш хөөрхөн. Тэгээд дүүдээ би маш их хайртай. Тэгээд ээжтэй ч гэсэн маш их хайртай. Тэгээд ээж дүү хоёроо ээж маань хаяа намайг загнадаг ч гэсэн би ээжигээ аргаддаг. Тэгээ манай дүүд одоо өдөр унтаж сэрчээд тэгээд хаяа урлахаар нэг дөвтгий тэгэрээ ихэд даа гэх хөөрхөн нэгэд байдаг. Тэр маш хөөрхөн санагддаг.
Түүнд зөндөө их мөрөөдөл байгаа. Томоо гэж тайзан дээр гой хувц өмсөд төгөлдөр хурын ард суугаад олон үзэгчдийн нийчгэнсэн алга таршилтанд мэхийн ясалж байна гэж мөрөөддөг. Өөрийн хайртай бүхэнтэйгэн аз жаргалтай сайхан амьдрахыг тэр хүсдэг. Хүүхэд бүрийн хүсдэг тийм л мөрөөдөл өнрөөд байдаг. Түүний авьяасыг олон хүн үнэлсэн юм. 4 наснда дууны ая зохино гэд. Тэгээд тэр дуугаа дуулна гэдэг хүсэн бүхний хийгээд байх амар зүйл биш гэдгийг мэргэжлийн хүмүүс бүгд хэлсэн. Миний хамгийн том мөрөөдөл бол одоо би өөрийнхөө зохиосон дуунууд дээр урын сандаа 30 гаруй дууны аялал зохиосон. Тэгээд би одоо энэ бол дөнгөж эхлэл тэгээд одоо телевизээр гардаг том ах эгч нар шигээ том болоод улам хийгээд тэгээд дэлхийд даяар алдартай хүн болохыг хүсдэг. Мөрөөдөлтөө хүрэхийн тулд хичээлээ сайн хийгээд эрдэм намтай хүн болоо тэгээд төгөлдөр урандаар шамдан суралцаад тэгээд ээж аав болон эмээ өгөн дараа тэгээд том эрдэмтэй хүн болж яах та хэлээ. Эрдэмтэй хүн болж тэгээд мөрөөдөлтөө хүрнэ. Уяхаа найзуудад бүгдээрээ хичээлдээ шамдан суралцсан шүү гэж амгаа тавьдаг. Тэгээд би хаяа хичээл тараад сургуулийнхаа хажуу талын тоглоом дээр тоглодог. Тэгээд нэг чих удаан тоглохгүй, нэг чих байх тоглохгүй, дунд зэргийн 30 юм уу 20 минут тоглодог. Хүүхэд болгон тоглохын тулд явдаг. Хичээл намдаа шамдан суралцахыг хүсдэг. Тэгээд би гадаа удаанаар тоглодог. Амжилтанд хүрэхийн тулд би маш их хөдөлмөрлөдөг найзууд байгаа. Тэгээд одоо гудамжаар явж байгаа хүмүүс хаяа чихрээ хаан цаасыг гудамжаар хайхад бид нар энэ муухай юм бэ шүү гэж бид нар хэлдэг. Тэгээд бүгдээрээ тэгээд гудамжинд хог цаас хайж болохгүй бид нар бие биендээ сануулдаг. Надад тусалж дэмждэг багш нартаа маш их баярлаа. Тэгээ мөн надад тусалж дэмждэг ах эгч нар болон ялангуяа эмээдээ маш их баярлаа гэж хэлээ. Тэгээд надад тусалж дэмжсэн багш нар бол ган чимэг багш, сайн бэлэг багш, тэгээд манай ангийн багш, оюутан багш, хөгжим музейн төгөлдөр орын багш насаагчтай. Тэгээд мөн намайг байгаа хахад миний авьяасыг хөгжүүлж өгсөн 83 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багш, дөрвөн бүтээл багш болон бүжгийн багш Алтан дуу ягчтай маш их баярлж авдаг. Тэгээд надад тусалж дэмждэг ах эгч нар бол Борч компани нэгтлэн бодогч, цомогч, тэгээд хуваараа тусалж дэмждэг буйнаагч, тэгээд буйнт жаргалагч, тэгээд Алтай айлан группийн захирал гэрлатар ах, тэгээд зөндөө гих мэтчлэн зөндөө олон хүмүүс надад маш их тусалж дэмждэг. Тэгээ хас банкны хөгжлийн алтан сан холбооны ах эгч нартаа тэгээд маш их баярлж авдгаа илэрхийлье. Хөгжим мужийн коллежийн захирал Эрдэнэ багштаа тэгээд маш их баярлж авдаг шүү. Мөн хөгжмийн зохиолч Бүрэгд орж багштаа маш их баярлж авдаг. Энэ олон хүмүүс намайг дэмжиж аваад маш их баярлж авдаг. Тэгээд энэ олон хүмүүсийнхаа итгэлийг алдахгүй. Энэ сайхан олон хүмүүс намайг дэмжиж аваад маш их баярлж авдаг. Би том болоод их олон хүний сэтгэлд нийцсэн уран бүтээл хийх болно гэж хэлье. Өнөр жаргал охин нэг л мэтгэд өсч тамирна. Магадгүй дэлхийд Монголон гайхуулсан, гайхагдсан авьяастай хөгжмийн зохиолч болохыг хэн ч үгүйсэхгүй. Урлагийн зам хатуу. Энэ хатуу замаар өнрөө минь мацаар. Оргилд нь гарч ирэх тэр нэгэн өдөр ойр цойрл. Shumban